Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тойм судалгааг тусгай зөвшөөрлөгүй явуулж болд юм байна. За харин хайгуул хийхийн тулд тусгай зөвшөөрөл заавал авч тухайн газарт ирэл хийх боломжтой болд юм байна. Монгол улсын засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол улсын нутаг дэвсгэрийн 19.9% буюу 11 сая га талбайд олгохоор болсон байдаг. Үүний 13.4% буюу 20.9 сая га талбайг өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Үлдсэн 6.5% буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор болсон юм. Харин тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол улсын нутаг дэвсгэрийн 71.5%-ийг эзэлж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг бол хуулийн дагуу ашигт малтмал ирэх, хайх, зөвшөөрөл олгосон баримт бичгийг хэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглан зөвхөн ашигт малтмалыг ирж хайх, илрүүлэх боломжтой. Харин газрын хэвлийг хөндөхийг хориглох бөгөөд уг газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас тухайн талбайд нэвтрэн орох зөвшөөрөл авна. Та хэрвээ хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж байгаа бол манай улсын татвар төлөгч хуулийн этгээд байх ёстой. Ингэснээр 25 ректороос багагүй 150 мянган ректороос ихэхгүй талбай эзэмшиж, таны эрх баталгаажснаар дараах тест дараагаар өргөдлөө бүглэж өгнө. Хайгуулын зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээдийн бүртгэлийн хуудсыг үнэн зөв алдаагүй бүглэн ашигт малтмалын газарт өгч бүртгүүлэх юм. Бүртгэл хийлгэхэд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд улсын бүртгэлийн гэрчлэгийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлгаа орох юм. Ингэж бүртгүүлсний дараагаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гарах дугаарыг цахимаар олгох VPN төхөөрөмжийг худалдаа авах шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргах дугаарыг www.login.mram.gov.mn захим хуудсанд хандан авах ба зөвхөн VPN төхөөрөмжтэй аж ахуй нэгж нэвтрэх хэрэгтэй. Өргөдөл гаргачин захим дугаар авах зааварчилгаатай уншиж танилцсан холбогдох мэдээлэлээ үнэн зөв оруулах шаардлагатай бөгөөд хэрэв мэдээлэл буруу оруулсан бол таны дугаар хүчингүй болохыг анхаарна. Та мэдээлэл оруулмагц хариуг дэлгэцээр болон имэйлээр тэр дорн илгээнэ. Хэрэг танд өргөдөл гарах дугаар олгогдсон бол баримт бичгээ бүрдүүлэн хуулийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө ашигт малтмалын газарт дугаард заасан цагт гаргана. Нэмжлэхэд нэг хуулийн этгээдэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хязгааргүй гэдэг юм байна. Мэдээллийн мэдтгэгч Голомт банк.